тоглолтоос 3 хоногт оноод өгсөн цаанаас нь Аврора гейминг тулааны ард дууссан гэсэн мэдээлэлээр Чамбаг 2 давчид шихаа гэдээ ороод ирлээ. 2-ын эсрэг 4 үзүүлээд үгүй Q08 хөлн дээр норж ирэх нүгсэн чинь цаа рефусыг нээдийг гарцсан чинь квиз дээрээс эндээс нэлээд өндөр дэмжиг авсан чинь топ квизийг унгаагаад Чамбагийнхаа 16 киллтэй 11 дээр унж байгаа юм байна. топ 9 kill point. Бурхан билээ. Ямар юм бэ гэж Аврора гейминг. За энэ тоглолтын тулааны хамгийн шинэ хэсэг рүү хэдүүлээ шумбаа орж ирэх гэж байна. Энэ бол шилдгийн төлөөх хөрсөлтөө буюу Grand Final шатны топ 2-ын хөрсөлтөөнийг харна. За Хигорыг топ берснаар шилдэг 2 багийн фул сквадд хоорондоо байлдгаар болчлоо. Аврора, Enigma Galaxy. За рефусийн байрал маш сонирхолтой харагдаж байна да. Яа, угсраа 2 нэ. Дөөгтөр орж ирэх гээд байна да. Яа, нэлээд өндөр дэмэжийг орж ирээ. За энэ байрлалаа хурдан солих хэрэгтэй байна да. Дөөгийн хувьд бол китлэх хэрэг байхгүй байх гэсэн чинь за даваад нээд орсонгүй дээ. Цоп орчлоо Дүг лорд дээр. За Дүг тайкс куб сурдаас Дүг гургаад авсан. Цаанаас хажуунаас нь Пулти ардаас Йод буудлыг өгөөд энэ Йод руу 3 тавьчих спрейтэд энэ Пулти цаанаас refuse cross-дээр сатаныг барьсан. Гэхдээ унгаа шаатсангүй 60% дэмэж дэлхийг өгөөд авсан. Яа за энэ дэр чи юм шүү. Ганцаараа үлдчихтэй. Enigma Galaxy-гийн 4 тавьчтай өөдөө сатаныг хит ёстой. Lockdown амжилттай Йод хит тавьч угаасаа бол зүүн жигэр байсан Enigma Galaxy-гийн тоглогч маань wipe out гэж харсан. За зүгээр ихтэй гээ. Зүгээр. Нэлээд өндөр kill point хийчихсэн. Enigma Galaxy сайн байна. Чамбагийнхан мэлүүгээ алдсан байгаа даа. Ганц айхтар тоглолттой байсан тоглогч. Гой. За Дүг. Гой. Refuse. Яа, Дүгийг трейдер унгааж харагдчихээн. Зиолыг refuse. Барьсан юм уу? За бариг байгаа мэнаа. Refuse-ийн хувьд бол ганцаараа үлдсэн байгаа юм. Кило бол эндээс авах хөтлөл нэлээд хэцүү болсон. 2 нокийг өгсөн. За энэ тулаандыг бол хий гэж ороод ирсэн юм байна. Камикадзе газруудаа явагчтайгаа тойроод байна. Яасар байрлыг мэдчлээ. Slice Pain дээр оновчтой явж чадсангүй. Буудлыг өгд алдсан 6 нээдтэй байдаг refuse. За энд үүсгэсэн байгаа нокдаунуудаа килдээ дамжихад бол энэ бол боломжтой гэсэн үг. 2 үр дүнтэй тоглолтын ард бол Аврора гейминг бол гарцсан байдаг. За энэ ануунаас Яасар эргээд харсантаа доороо smoke зарж байгаа refuse. Байрлыг сэлгэн хараа S2J спортын хувьд аль хэдийн refuse-ийн хуучин байрлал бол мөргөд ороод ирсэн байдаг. Refuse гараа гисэн сонголт дээр өрсөн. Ус руу шууд орох нь. Маш харин гайгүй сонголт баха. Зүг. Эсси идэж харагдаад ах юм болов. S2G байрлал дээр нь ороод ирсэн эндээс refuse-ийг харснаар 15 дээр онж байгаа мэн Аврора гейминг. Хоороотой нэлээд ойрхон ороод ирсэн. Северний дангаараа 4 нийлүүт бас сайн биш баха. Йоо, за энэ дээр лүүтэй шууд килээ хаяг бүр. За зогсгүйгээр унгаах ёстой. Тэгэхгүй бол Аврора гейминг cover зогсоод аюултай. Нүфирийг хараантаа авсан. За нүфир лөө. За зөрүүт авчлаа. Нүфиргтэй амжилттай ихний тоглолтыг ургааж боломж байна гэсэн топ нүфир дээр дүүлийг авч чадсанараа 2 elimination point-ийг Hora Sport-д дэвлэлээр авч чадсан. Ясная буухгүйгээр Северний буусан чи араас нь Аврора тэврээд дуучлаа. Ямар өвдөө. Тэг. Флашаас цугтаагаад Аврора point болчихлоо шүү. Чоны амнаас бари амлав. Зүгээр байдгүй те. 2 килээсээ гадар. За Vitality, Gatka дээр. За нэлээ эрт лүтийг бол хийцэн байна да. За эн чинь бол лүтний мангас машин шүү дээ. Санта Клаус ирлээ гэж байгаа юм шиг л. Дуулан хантаац болоо бууны асуудыг шууд шийдээд өгдөг. За самбуийн инфог л авлаа да. Ганц тамирчин байгаад байгаа. За эндээс баг барих боломжтой юм шүү дээ. Зеодор буултыг өгдөг байгаа. За эндээс машины шарваад. Яа. Ямбагийнхан ч бас нэлээд ойрхон байгаа юм биш үү? Ой, Самбой spray of sand. Нэмэгдүүлж буулчих хэрэгтэй. Smoke and spray гэдэг. За башаана унаад гарах сонголт хэрэгтэй шүү дээ. Хажуунаас мания тойролтон дээр Аврора гейм гэдэг ороод ирлээ. Буудээ. Шийд. Яа, таймыг зөрчсөн. Самбой сомгоо 2 сомтой. За эндээс одоо буудалд орж ирэхин хотлоо алдсан. Томыг авна. За Fortress бол Arena. Ойдан үүсэн дөг флакийг ноклоод эндээс бүр килээ. Энэ алдчуудаа за оруулаад ирсэн юм байна. Федерал сараас нь буултыг өгöd байгаа. За жоохон гамтаа шүү. 2 хон смок ашиглах хэрэгтэй. Чи бас тоглолт дуусах болоогүй байна.
Forty Huizaifa дээр нокаутн дээр нь одоо өргөжлүүлээд Forge Wives ашигтай байр авах гэж оролцоо. ER-ийн нүдэн дээр гараад ирлээ Joker. Унгаа шатсангүй. T24 нокаут Huizaifa руу нээд явна. Эхний нээд. Бэсэнгүү хоёр дахь яг толгой дээр энэ дараас нь ямар гоё нээдүүд вэ. За Aurora Gaming чи 6 киллээ болчлоо шүү дээ. Play zone-ын тэг центр гэж үзэж байгаа баг. 1 минут 35 секунд дээр stage 5 хаагдаж дуусах юм байна. За машинтаа болъё гэдэг хурдан дүүт аваад яг хэрэгтэй энэ гэсэн чи Chief-ийн буулд орж ирээд Zio-лыг унгаж гаргаж чинь. За эндээс хурдан босгоол лүүтээ аваад топ төр нийлэх хэрэгтэй байгаад байна да. Дөг бол сайн хамгаалж байна гэхдээ арай ER-ийн биш Furia тал руугаа цогцолтыг өгөө нокаут тооцоолж байна. Revive-даа босоод ирэн Joker-с нээд явахгүй. Bench нь бол харахад бүрхгүй байгаа гэж байгаа. Ари хамгаалтыг бай сэтлээд өглөө шүү дээ. За Sleepy kill-дэд оруулаад ирсэн дээ. Нилийн холын буудалд ороод ирлээ дээ. Топ-ийн хувьд бол Яа дайралт ихлээ зай алга цаг алга баруудлаас нь шахлаа буцах зам алга нээд ороод ирсэн Jamba Esport алгаа. Юу вэ? Нэг нь болгосон Aurora-гийн нээд ямар айхтар ороод ирвэ. За kill оруулаад ирвэл эндээс гүм гоё харагдаж байна да. Дахиад нэг нээд хэрэгтэй байна. Уудлаад ирээд байгаа. Үрж байна да. Aurora Gaming Jamba-гийн бүрэлдэхүүн рүү нээдэг явуулаад түгэнд топ дээр дахиад шийдэх юм байгаад байна. Mob-ыг хайсан. 7 elimination. За Jamba-гийн хоёр тамирч байна. За эндээс харин зөрүүлээд өөрсдөө дарамтлуулах гэдэг нь да. Аачинг нээд атгсан байгаа. Шидээд өгсөн. Шак авчи. Jamba-гийн нээдэнд орох. Гүү хэлгүүтэй. Эншинг. За ардаа хоёртой Jamba. Хамгийн гол нь ER-ийн нөгөө нөхцөлөд нөгөө эсрэг талаас нь цохилтыг бол өгöd байгаа. Jamba-гийн нээд. За онхроосоо нэлийн холдоод хитцсэн байна. Гэтэ энийг шалгаж үзнэ. Яа. Дөг дээр шалгалт орж ирээд шүү. Flash damage 2 дамжтай нейд дээр дөг smoke гэж байгаа cross-лоо гараад ирсэн. Дөрүүдээ strike өгсөн дөг амжилттай. Eagle дээр knockout хөглөө гэхдээ finish хийгээ цэгийг тавьчихаар utility түүнд бол байхгүй байгаа тань. Өөрсдийн байрлалаа маш сайн хадгалж хамгаалж үзэж байна Aurora Gaming. За тоглолтоос одоогийн байдлаар 7 killтэй. ER-ийн бол тэднлүү шууд юуг мөргөөд ороод ирэхгүй. За цоо бэргэж харж байгаа ER-ийг бас нэлээд шийтгэж өгч байна да. Mormon лөө гой буудалтыг хийгээд knockdown-ыг тооцоолж чадсан Schwepix revive дээр нь тойрч орж ирнэ. За Furia бүрэн бүрэлдэхүүнээр байгаад байгаа. За эндээс тойролтыг хийгээл Fury-гийн ER-тэй байлдчихвал болох гээд байна да. ER-на шахаад Aurora-гийн байрлалыг эзэх гээд байгаа гэсэн чи Zio дээр нээд ороод ирсэн. Mormon-ийн нээд дахиад доктор хоёрын нээдүүд орж ирэх гээд байгаа. Fury-гаас буудалд орж ирээд нэлээд цай гарч ирэх гээд байна уу да. Үзийг угаасан. Mormon Joke дээр нээд боёг авсан. Зиолыг унгасан. Aurora-гийн гол донж байгаа юм байна. Байрал хэцүү. Хаалгана ER-ийн талуу харж исэн болохоор Shaka 1000 smoke-лөө нээд орж ирэхээр байсан. Гарч байлгуулсан сонголт байсан. Гэхдээ 3 дугаар байран дээр өндөр kill point-ой бол энэ удаагийн Irankeli гоё өндөрлөж чадсан. Aurora Gaming хараа тийм Vitalik-ийн дундуур гараа явсан. Топ-ийн цохилтыг өгч чадсан. За эргэж хараад байлт сонголт. За байгаад байгаа юм байна. 3. Зиол мөргөд ороод ирэх боломжтой юу гэсэн Federal-аас Corp-то суудсан хойноос нь Refuse нэрийг батсан хүлээгээд байна. Federal-аас сум мөргүүлэхэд орлоод байдаг. Нөгөө талаас нь цохилт ороод ирсэн. Team Vitality-ийн араас Godlike-ийн мөрөлдгөө Strike-ыг өгсөн боловч knockdown өгтөөрэй байж чадсангүй. За kill-ийг алдчих уу яач вэ? Зиол хараа Axel унжаа гаргаж байна. Cross-н дээр Refuse. За гарах уу яах вэ? Бас эвгүй юм байна шүү дээ Aurora Gaming дээр. За Vitality-ийн хувьд бол нэлээд шахаж чадахгүй хаа. Хойноосоо буудалтыг аваад байгаа учраас давчул эвгүй шүү. Core сайтай болчихсон гэсэн үг. За Federal гоё яа. Ёстой гоё дэмэж өгсөн. Rail-уу цогт өгч байгаад Aurora Gaming. За Задрия. Энд угаасаа удууд маш хэцүү гэж үзэж байсан. Тоглолтын харин төвийн байрлалууд дээр нэг байшин бол хоосон байгаад байна. Aurora Gaming хүнтэй гэж бодож магадгүй харин нөгөө зүгүр дээр Jamba S2G X2 баг байна уучраад тэгсэн. Энэ контактн дээр баг Jamba-гийн алтаар дуусчих шиг боллоо да. Refuse нэмэх. За Refuse бол топ 2 нэмэгдээд орсон тоо. Энэ шак руу нээдийг оруулаад ирнэ гэсэн чи Baron талаас нь ULF-ийн буулалд орж ирээд нокчж байгаа. Топ ганцаараа. За Core-лод эвтэйхэн суудсан. Улфынхан. Уул нь сая Jamba Sport-оос 3 нок үүссэн байгаа дээр Refuse 2 оноо нэмэлтээр авах боломжтой байлаа.